Сайн байцгаана уу ахын дүүснараа. Эзний үгийг сонсохын өмнө хамтдаа залбирал хийцгээе. Та бүхэн надад хамтдаа залбирцгаахгүй юу? Хамтдаа залбирцгаая. Бидний бүтээгч эзэн гайхалтай бурхан минь, энэ цаг мөчид бид таны ариун номыг дэлгэж, таны үгнээс судлах гэж байна. Та бидэнд өөрийнхөө хүслийг өөрийн үгээрээ таниулж, таны хүсэл юу болохыг бид мэдээд амьдралдаа таны хүслийн дагуу шийдвэр гаргахад таацлаарай. Энэ үгийг сонсох үед та сонсож байгаа хүн бүрийн чихийг ивэж өгөөч. Би зөвхөн үгийг сонсоод өнгөрөх биш, харин үгийг хэрэгжүүлэгчд байхад таацлаарай. Энэ бүгдийг Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Тэгээд юуны төрөнд сургаал номлолоо эхийн өмнө та бүхнээс би нэг асуултыг асууя гэж бодож байна. Хүн болгон дор бүрнээ өөрсдөөсөө энэ асуултыг асуугаасай. Бидний эргэн тойронд байгаа энэ дэлхий, энэ хүмүүсийн амьдралыг бид хараад нэг зүйлийг бол маш итгэлтэйгээр хэлж чадна. Тэрний үхээр дэлхий үнэхээр зовлон бэрхшээлээр дүүрэн, асуудлаар дүүрэн байгаа гэдгийг бид мэдж байгаа. Тэгэхээр Библийг харахад ч гэсэн энэ дэлхийн төгсгөл болоход энэ асуудал бэрхшээл, зовлон дэлхийд дүүрнэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр би тавнаас асууж байгаа энэ асуулт ямар асуулт вэ гэхээр энэ дэлхийн төгсгөлийн цаг мөчид энэ их зовлон бэрхшээлийн дунд бид Бурхан биднийг хайрласаар байна гэдэгт яаж итгэх вэ? Заримдаа хүмүүс асуудаг, би Бурханд итгэмээр байна. Гэхдээ яг бидний нүдэн дээр энэ их золгүй үйл явдал, эгэл жирийн гимгүү хүмүүс өвдөж, үхэж, зовлон дунд, бэрхшээл дунд байгааг хараад, гимгүү хүүхдүүд тэнд өвдөж, хавдаж, уйлж байгааг хараад хүмүүс өөрсдөө юу гэж хэлдэг вэхээр Бурхан хайцсан юм бэ? Бурхан яг хаана байгаа юм бэ гэж асуудаг. Тэгэхээр өнөөдөр хамтдаа бүгдээрээ Библийг нээгээд Бурхан үнэхээр энэ зовлон бэрхшээлийн дунд хаана байдаг вэ гэдэг тэрхүү асуултыг хариу бүгдээр олохыг хичээцгээе. Тэгээ юуны төрөнд хамгийн эхлээд би та бүхнийг Бурхан таны хувьд хэн бэ гэдгийг бодож үзээсэй гэж хүсэж байна. Христэд итгэж бид бүхний хувьд хамгийн чухал итгэл үнэмшил бол Бурхан бол хайр гэдэгт бид итгэдэг. Тийм ч учраас Илч Иохан 1-р Иохны 4:8 дээр хэлэхдээ хайрладаггүй нэг нь Бурханыг мэддэггүй, учир нь Бурхан бол хайр юм а гэж хэлсэн. Тэгэхээр итгэж хүн болгонд Бурханд итгэх болсон хамгийн чухал шалтгаан, хамгийн чухал учир бол Бурхан хайр гэдгийг олж хараад түүнд нь итгэсэнд байгаа. Тэгэхээр өнөөдөр та Бурхан хайр гэдэгт итгэдэггүй. Бурхан үнэхээр хайрладаг бөгөөд биднийг хайрласаар байгаа гэдэгт та итгэсээр байгаа юу? Тэгэхээр үүнд та хэрвээ итгэж байгаа бол өнөөдрийн асуултын гол хайж байгаа асуултанд маш амархан хариултыг олж чадах юм байна. Тэгэхээр бидний сайн мэдих хувьслын онолыг эхлүүлсэн үндэслэж гаргаж ирсэн Чарльз Дарвин гэдэг тэрхүү эрдэмтэн хамгийн анх түүний түүхийг судлах юм бол Кембрижийн их сургуульд бол шашин судлаар сурж исэн теологийн оюутан байсан баг. Тэгэхээр энэ дэлхийн хүн төрлөختнийг хоромхон хугацаанд энэ хувьслын онол гэдэг онол руу хөтөлж чиглүүлж чадсан энэ Чарльз Дарвин маань 1800-аад оны дунд үед амьдарч байхдаа хамгийн анх түүний итгэл үнэмшил Бурхан бол хайр гэдэг энэ итгэл үнэмшил дээр суурилж байж. Тэгэхээр яагаад гэвэл энэ хүн Бурхан гэж байхгүй, бүтээгч гэж байхгүй, хүн бол хувьслын онол буюу энэ дэлхий дээр байгаа энэ хүчтэй нь хүчүүгээ ялан дийлж зөвхөн хүчтэй нь оршдог гэсэн энэ шалгарлын энэ онолыг гаргаж ирж маш олон хүмүүс үүнийг дагах болов. Хамгийн гол нь Чарльз Дарвины хувьд түүний Бурхан бол хайр юм а гэд итгэж байсан тэр суур итгэл өөрчлөгдсөн байна. Хэрэв бид хүн Эхлэл номыг унших юм бол Бурхан дэлхийг бүтээсэн тухай гарч байгаа. Бид Библиэс Эхлэл номыг харах юм бол Бурхан биднийг бүтээсэн учраас хайрлаагүй. Харин Бурхан бидний эхлээд хайрлцсан байсан учраас бүтээснийг бид нар олж хардаг. Тэгэхээр Эхлэл номын 1-р бүлгийн 4-р ишлэл, Эхлэл номын 1-р бүлгийн 10-р ишлэл, 12, 21, 25-р ишлүүдийг харах юм бол Бурхан 6 өдрийн дотор дэлхийг бүтээгээд дүгнэхдээ үнэхээр бүтээсэн зүйлээ хараад сайхан байна гэж хэлсэн байдаг. 30-р ишлэлийг харах юм бол хамгийн сүүлд нь Бурхан бүтээсэн бүхий л зүйлсээ хараад нэн сайхан байна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид Библийг харах юм бол Бурхан биднийг анханасаа хайрлсан. Бурхан биднийг хайрлаж бүтээсэн энэ дэлхийн хамгийн ихэндээ үнэхээр сайн сайхан байсан гэдгийг харж байгаа. Гэхдээ тэнд нэг асуудал үүссэн. Тэр нь ямар асуудал байсан бэхээр Бурхан өөрийн бүтээсэн хүн хоёрын хоорондын харилцаа салсан баг. Үүнийг л бид нар өнөөгийн цаг үед маш түгээмэл тохиолдож байгаа нь гэр бүл салдтаа зөөрлж байна. Бурхан өөрөө бол гэр бүлсэг. Хэрэв бид Эхлэл номыг харах юм бол Бурхан өөрсдийнхөө дүр төрхийн дагуу хүнийг бүтээнэ гэж хэлсэн баг. Өөрөө эцэг, хүү, ариун сүнс нийлээд нэгэн гэр бүл болдог. Тийм учраас тэр гэр бүл өөрөө хүнийг бүтээж, хайрлаж, хүний гэр бүлийг бүтээсэн. Ингээд Бурхан гэр бүл буюу өөрсдөө адилхан дүртэй тэр гэр бүлийг бүтээгээд хүний гэр бүл, Бурханы гэр бүл нийлээд Бурханы нэгдсэн гэр бүл болсон баг. Харамсалтай нь гим нүгэл гэдэг зүйл энэ дэлхий дээр орж ирсэнээс хойш энэ нэгдмэл гэр бүл салах болсон. Хүн төрлөختөн Бурханаас салсан гэсэн үг.
Гэхдээ хүмүүс асуудаг. Тэгвэл энэ бүх зовлонгийн гол шалтгаан нь бурхан юм биш үү? Бурхан хүмүүст энэ их зовлон бэрхшээлийг бэлдээд төлөвлөөд зөвшөөрөд байгаа юм биш үү гэж хүмүүс асуудаг. Хэрэв бид бүхэн Маттай номын 13 дугаар бүлгийн бүгдээр 28 дугаар ишлэлийг харах юм бол эзэн нь тэдэнд дайсан үүнийг хийжээ гэв. Боолууд тэгвэл бид явж тэдгээрийг зулгааж овоолохыг та хүсэе юу гэсэн. Тэгэхээр энэ сургаалт зөвлөл дээр ямар зөвлөл гардаг вэхээр нэгэн сайн үр тарьсан тариачны тухай гардаг. Хүмүүсийг унтаж байхад нь яасан бэхээр дайсан ирээд буудаан дунд нь зэрлэг өвс тарьж хаад яваад гэсэн байна. Тэгээ боолууд нь өглөөс ирээд эзнээсээ эзэн та маш сайхан үрсүүдийг тарьсан биш үү? Гэтэл яагаад энэ зэрлэг өвсүүд ургацсан бэ гэж асуухад нь эзэн юу гэж хэлсэн бэхээр дайсан үүнийг хийжээ. Тэгэхээр энэ сургаалт үлгэрээс бид бүхэн юг харж болох вэ гэхээр энэ дэлхий дээр байгаа энэ бузар муу, энэ зовлон, энэ өвчин, тахал, энэ үхэл, гашуудал, нулимс энэ бүхэн бол бидний эзэн бурхнаас биш юм байна. Харин үүнийг дайсан хийсэн гэдгийг бид нар олж харж байгаа. Зарим хүмүүс асуудаг. Библи чинь өөрөө яг үндэ зовлон бэрхшээлийн дундуур одоо нүдэн балаа чихэн төлөө өнгөрдөм биш үү гэж хүмүүс ярьдаг. Хэрэв бид бүхэн Ром номын 8:21, 22-ыг унших юм бол энд хэлэхдээ энэ нь бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчиргдах болно гэсэн найдварын улмаас юм. Учир нь өнөө хүртэл бүх бүтээл нь хамтдаа яолон, хамтдаа төрөх зовлон эдэлтийг бид мэднэ гэж хэлсэн байна. Тэгэхээр Библи ч гэсэн энэ дэлхий зовлонгоор дүүрэн байна. Бүр зовлонгоор дүүрэн байхаас илүүтэйгээр энэ дэлхий энэ зовлондоо яолж байна гэдгийг маш тодорхой хэлсэн байна. Библи хизээч энэ дэлхийн зовлонг хараагүй юм шиг, мэдэхгүй юм шиг ийм байр суурь илэрхийлдэг. Библи маш тодорхойгоор энэ дэлхий дээр зовлон бэрхшээл байна гэдгийг илэрхийлдэг. Гэтэ бидний хамгийн чухал энэ ишлээс харах ёстой нэг үйлбэр юу гэхээр энэ бүхэн нь төрхтөө зовлон эдэлтийн жишээ юм аа гэж хэлсэн байна. Бүгдээрээ мэдж байгаа хүмүүс хүүхэд яаж бүрлдээд бий болж яаж төрдөг вэ гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Мэдээж хамгийн эхлээд үнэхээр сайхан хүүхэд ихийнхэн хэвлээд бүрлдэж явахад маш их аж аргалыг мэдэрдэг. Гэхдээ цаг нь ирэхэд яадаг вэ гэхээр тэнд төрхийн өвдөлтийг мэдэрдэг. Төрх өвдөлт тэнд байдаг гэсэн үг. Эхлээд дуншиж эхэлнэ. За тэгээд энэ дуншиж байгаа өвдөлт бол мэдээж цаг нь ойртож эхэлдэг. Тэгээд бүр одоо өвдөлтийн одоо цаг нь бүр ойртоо тэгээд тасралтгүй өвдөд ингээд эмэгтэй хүмүүс төрдөг. Гэхдээ хамгийн гайхалтай нэг зүйл нь юу гэхээр энэ бүхний төгсгөлд ямар үр дүн байдаг вэхээр шинэ амьдрал бий болдог. Нэг л цаг мөчид тэр өвдөлт бүрэн зогсож тэнд шинэ ам мэндэлдэг. Тэгэхээр Библиэлд зовлонгийн цаг байна гэж хэлсэн байна. Бид зовно. Гэхдээ энэ зовлонгийн цаг нь эцэстээ юуны төлөө вэхээр шинэ амьдралын төлөө. Илчилт номын 21 дэх бүлэг дээр юу гэж хэлсэн бэ гэхээр тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болон тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс нь өнгөрөн одлоо гэж хэлсэн. Тэр илчилт номдор бидэнд зөвгнөхдөө зовлонгийн цаг гэж байна. Гэхдээ энэ нь нэг л өдөр төгсгөл болно. Цаашид хизээч өвдөлт, хизээч гашуудах, хизээч үхэл гэж нулимс гэж байхгүй болно гэдгийг маш тодорхой хэлж байгаа. Өнөөдөр бүгдээ энэ хүртэл ойлгосон зүйлээ дахин нэг товчлъя. Бурхан биднийг анханаас нь маш сайхнаар бүтээсэн. Бурхан биднийг хайрлаж бүтээсэн. Гэхдээ харамсалтай нь дайсан бидний дунд маш том хагарлыг бий болгож ингээд хүн төрлөختөн Бурханаас салсан байна. Бурханы эзнэр яг л шинэ ан төрөхийн өмнө өвдөлт мэдэрдэг шиг энэ бүхэн эцэс болохын өмнө тэнд заавал өвдөлт байна гэдгийг Библи маш тодорхой хэлсэн. Тэгээд анхны юмс нь өнгөрөн одож цоо шинэ амьдралыг бид бий болгоно гэсэн үг. Тэгэхээр энэ үед бид нар ямар байр суурьаар Бурханыг харж байна гэдэг маань хамгийн чухал асуудал. Заримдаа хүмүүс боддог Бурхан бол бүхнийг чаддаг. Тийм учраас Бурханыг хүмүүсийн харж байгаа хараа юу гэдэг вэхээр Бурхан юу чаддаг вэ гэдгийг хардаг. Бурхан үүнийг чадах ёстой. Бурхан үүнийг энэ ослыг заавал зогсоох ёстой. Бурхан энэ өвчнийг заавал илгээх ёстой. Бурхан энэ аюулыг заавал зогсоох ёстой гэж хүмүүс боддог. Гэхдээ бид Бурханыг харахдаа Бурхан юу чаддаг вэ биш. Харин Бурхан яг хэн бэ гэдгийг хамгийн түрүүнд хардаг байх хэрэгтэй. Хэрвээ та Бурхан бол хайр гэдэгт өнөөдрийг хүртэл итгэж байгаа бол Бурхан бидэнд төлөвлөсөн гайхалтай цаг мөч ирэхэд ойрхон байна. Лук номын 13 дугаар бүлэг дээр Есүс энд нэгэн цамхаг нурж унсан тухай түүхийг ярьсан.
сайн мэдээний номыг унших юм бол энэ түүхийг хүмүүс төдийлөн анзааралгүй өнгөрдөг. Гэхдээ түүхийн их сурвалжаас харах юм бол яалтчгүй Силаумын цамхаг гэдэг цамхаг нурж унж маш олон хүмүүсийг дарж одоо тэнд амийн эрсдүүлж исэн ийм тохиолдол түүхэнд ч гэсэн тэмдэглэгдсэн байдаг. Есүс хүмүүстэй ярьж байхдаа яг энэ жишээг татаад эсвэл Силаумын цамхаг унахад үгсэн тэдгээр 18 нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртөнгүүд байсан гэж та нар бодно гэж асуусан. Есүс маш тодорхой хэлсэн. Тэр үед бүр 18 хүн үгсэн гэдгийг тэр тоог нь хүртэл Есүс маш тодорхой хэлсэн байна. Үнэхээр Есүс бурхан байсан юм бол тэр цамхыг нураахгүйгээр тэр аюулаас хүмүүсийг зайлуулах боломжтой байсан гэж яг өнөөдөр хүмүүс өөрсдөөсөө бие биенээсээ асуудаг шиг тэр асуултыг маш олон удаа тэр үед асууж исэн баг. Өнөөдөр ч гэсэн та асууж байгаа. Яагаад миний хайртай хүн өвдөх болов? Яагаад энэ аимшигтай тахал энэ дэлхий дээр бий болов? Яагаад золгүй хүүхэд тэнд автомашины осолд орж, яагаад тэнд нэгэн гайхалтай гэр бүл маш хүнд өвчтөнтэй нүүр тулах болов гэсэн энэ олон асуултуудыг бид нар асууж, энэ үед бурхан юу хийж байсан бэ гэдэг тэр асуултыг бие биенээсээ асуудаг. Энэ зовлон бэрхшээлийн үед бурхан хаана байдаг вэ? Зарим хүмүүс юу гэж үздэг вэхээр тэрсмэ бурхангийн үзэлтнүүд, бурханд итгэдэггүй хүмүүс эсвэл бурхан байдаг гэхдээ энэ дэлхийг орхисон, хайсан, энэ дэлхий бурханд хамаагүй болсон гэдэг үзэлтэй тэдгээр хүмүүс юу гэж хэлдэг вэхээр бурхан өөрийгөө энэ дэлхийн зовлон бэрхшээлээс татаж авсан. Энэ тоглоомноос гарсан. Энэ зовлон бэрхшээл хүмүүс тохиолдож байхад бурхан алхам алхмаар холдож энэ зовлонгоос холдсон гэдэг энэ ойлголтыг одоо ярьж, сурчилж одоо хүмүүст түгээж дэлгэрүүлж байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр Христэд итгэж бид бүхэн ч гэсэн энэ асуудыг өөрсдөө асууж үзэх хэрэгтэй. Тэгэхээр зовлон бэрхшээлийн их үндсийг яг одоо бүгдээрээ маш богинохон хугацаанд бодцгоё. Яг үндэ энэ зовлон хаанаас эхлэв? Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба сатан гэгддэг эртний могоо доош хаягдав. Тэр дэлхий рүү хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нарч доош хаягдав гэж хэлсэн баг. Тэгэхээр энэ дээр элч Иохан сатаныг бол юу гэж нэрлсэн мэхээр мэхлэгч гэсэн баг. ертөнцийг мэхэлсэн диавол буюу сатан. Зовлонгийн эхлэл бол энэ байсан. Бурхны эсрэг дайн өдөөж, бурхны эсрэг зогсож тэрхүү бослогыг эхлүүлсэн сатан энэ дэлхий дээр бууж ирсэн цагаас эхлэн өнөөдрийн бидний эргэн тойрон дүүрэн байгаа энэ зовлон бэрхшээлийн эхлэл бий болсон. Есүс энэ тухай хэлэхдээ юу гэж хэлсэн бэхээр Иохан 8:44 дээр та нар эцэгчин болох диаволоос гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмгийн эцэг юм аа гэж хэлсэн ба. Зовлон яагаад байгаагийн хамгийн гол шалтгаан бурхан өөрийн бүтээлдээ чөлөөт сонголт хийх тэр эрх чөлөөг өгснөөс бидний амьдралд өнөөдөр зовлон бэрхшээл дүүрэн бий болсон. Бурхан өөрийг нь эсэргүүцэж болох тэрхүү бүтээлийг бүтээсэн гэсэн үг. Бурхан анханасаа бүтээлэн түүнийг эсэргүүцнэ гэдгийг мэдэж байсан боловч бурхан хүнийг бүтээсэн. Бурхан бүтээлдээ сонголтыг өгсөн. Тэр нь бол жинхэнэ сонголт байсан. Өөрт нь өгөгдсөн тэр сонгох эрх чөлөөгөө өөрийг нь бүтээсэн бүтээгчийг эсэргүүцэхэд ашигласан гэсэн үг. Би таагүй дахин хэлж өгье. Өөрт нь өгөгдсөн тэр сонгох эрх чөлөөгөө өөрийг нь бүтээсэн бүтээгчийг эсэргүүцэхэд хүн ашигласан гэсэн үг. Тэгэд энэ сонголтууд хүний хийсэн энэхүү буруу сонголтууд өнөөдрийн бидний энэ дэлхий дээрх байгаа энэ гамшиг, зовлон, энэ бэрхшээл, асуудал, мөргөлдөөн, үхэл, өвчин энэ бүхнийг бол бий болгосон гэсэн үг. Библийн нэгэн ишлэлийг уншицгаая. 1-р Иохан номын 3:8 дахь ишлэлдэр нүгэл үйлддэг нэг нь диаволын юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн диаволын үйлсийг устгахын тулд Бурхны хүү энэ зорилгын төлөө үсэгдэжээ гэсэн. 1-р Иохан номдэр хэлэхдээ нүгэл бол диаволоос эхэлдэг. Бурхны хүү энэ дэлхий дээр ирсэн гол зорилго нь тэрхүү диаволын үйлсийг устгахын тулд энэ дэлхий дээр Бурхны хүү ирсэн гэдгийг маш тодорхой хэлсэн байна. Бурхан хүнийг хайрлаж хамгийн сайхнаар бүтээсэн боловч хүн Бурханаас салж тэгээд өөрт өгөгдсөн тэрхүү сонгох эрх чөлөөгөө буруу сонголтуудыг хийснээрээ энэ дэлхийг асар их зовлонгийн үүр болгосон. Харин Бурхны хүү энэ дэлхий дээр ирсэн гол зорилго нь тэрхүү нүглийг эхлүүлсэн диаволын үйлсийг устгахын тулд. Зарим хүмүүс асуудаг. Яагаад Бурхан сатаныг хоромхон зуур устгахч болохгүй байгаа юм бэ? Яг үндэ Бурхан сатаныг хоромхон зуур устгах хүч чадалтай биздэ гэж асуудаг. Тийм. Бурхан үнэхээр сатаныг нүд ирэмхийн зуур,
хуруу дохихын цус таныг устгах хүч чадалтай. Гэхдээ бурхан энэ арга замыг сонгоогүй. Бидний үздэг кинон дээр бол тэрсмээ одоо энэ Холливуудын кинон дээр маш олон одоо супер баатрууд энэ дэлхийг аварж байгааг бид нар хардаг. Гэтэ тэндээс бид юуг анзаардаг вэ гэхээр бие махбодын асуудлыг бие махбодын хүчирхийлэлээр ялж хүмүүсийг аварж байгааг бид хардаг. Хүн төлөвтөн аварчийг хүсэж байгаа. Гэхдээ бурхны зорилго бол ийм байгаагүй. Бурхан хүчээр маш богинохон хугацаанд устгахыг хүсээгүй. Харин бурхан үүнийг хайраараа ялахыг хүссэн байна. Иохан номын 3:16 дээр хэлсэн дагуу бурхан өөрийн хүүг энэ дэлхий дээр хүн болгон илгээж тэгээд тэр хүн энэ дэлхий дээр хүүхэд насыг өнгөрөөж тэр хүн энэ дэлхий дээр хүний дунд амьдарч хүний эдэлдэг зовлон амсаж хүмүүстэй адилхан уйлж, өлсөж, ядарч бусдын дунд холилдон амьдарч тэгээд эцэстээ тэрээр амиа бидний төлөө өргөсөн. Ийм арга замаар бурхан диаволыг устгах тэр төлөвөг бэлдсэн байна. Тэгэхээр энэ зовлонгийн дунд бидний хамгийн чухал харах ёстой зүйл бурхан яг үнэндээ бид наруу ирсэн гэдэг энэ мэдээ хамгийн чухал мэдээ. Хүмүүс бурхан энэ зовлонт дэлхийгээс гараа татаж ааж маажмаар холдсон гэж итгэдэг бол харин Христэд итгэж бид бүхэн бурхан харин ч зовлонгоор дүүрсэн дэлхий рүү өөрөө ирж, өөрөө ойртож, бүр дунд нь орж, өөрөө зовж амьдэрсэн гэдгийг хизээч мартаж болохгүй. Тэгэхээр хамтдаа бүгдээрээ нэг дөрвөн зүйлийг харцгаая. Бурхны хайр хүнд эрх чөлөөг өгсөн. Хайр өөрөө эрх чөлөөг шаарддаг. Үнэхээр л хайрлаж байгаа бол хайрлаж байгаа нэгэнд эрх чөлөө өгөх ёстой. Эрх чөлөөг авсан тэр нэгэнд заавал эрсдэл бий болдог. Тийм ч учраас Адам, Ева хоёр тэрхүү эрх чөлөөгөө маш эрсдэлтэй алхам хийж, буруу сонголт хийж өөрсдөө эрсдэлд орсон байна. Тийм учраас Бурхан бидэнд давхар бидэнд хариуцлага гэдэг зүйлийг өгсөн байдаг. Хэрэв бид бүхэн хариуцлага ухамсарлаж зөв сонголтуудыг хийж амьдрах юм бол бид сүнслэг байдлын хувьд өдөр бүр өсөж, өдөр бүр хөгжиж, өдөр бүр Бурхантай адил болоход тэмүүлж чадах юм байна. Яг үүндээ таныг хайрлсан Бурханы хайр эцсийн зорилго нь биднийг өсгөж хөгжүүлэхийн тулд. Яг л хайр эрх чөлөөг шаарддаг. Эрх чөлөө өөрөө эрсдлийг бий болгодог. Эрсдэл хариуцлагыг дагуулдаг бол хариуцлага нь өөрөө хүнд өсөлтийг өгдөг. Зарим хүмүүс ярьдаг хүн нас өсөх тусам хариуцлагатай болдог гэж үздэг. Бид нар заримдаа сүмийнхэн хүүхдийн ангийн бяцхан хүүхдүүдэд ямар нэгэн үүрэг даалгавар өгөөд тэдэнд хариуцлага өгөхөд тэдгээр хүмүүс өсөж хөгжиж байгааг бид нар хардаг. Тэгэхээр зөвхөн нас хүнийг өсөж хөгжүүлдэг юм биш. Хэн нэгэн хүнд хариуцлага үүрүүлснээр тэр хүн өсөж хөгждөг. Тэгэхээр Бурхан бидэнд яг л ийм төлөвлөгөөг өгсөн. Хүн хариуцлагатай байж тэрхүү хариуцлагатайгаар зөв сонголт хийснээр өсөж хөгжих ёстой байсан байна. Матай номын 16-гийн 21 дээр хэлэхдээ Есүс Христ их зовлон амсах, алуулах 3 дахь хоног дээр амьлах ёстой гэсэн байна. Матай 17-гийн 12 дээр хүний хүү тэдний гарт зовх болно гэсэн. Луг 17-гийн 24-25 дээр тэр их зовлон эдлэх ёстой гэж хэлсэн байна. Луг 22-ийн 15 дээр би зовхоос өмнө энэхүү дээгүрх өнгөрөх баярын зоогийг та нарын хамт барьсан гэсэн байна. Луг 24-ийн 26 дээр Христ энэ бүх зовлонг эдлэн тэгээд өөрийн сүр жавхланд орох ёстой гэсэн. Луг 24-ийн 46 дээр Христ зовлон эдэлж 3 дахь өдрөө үхсдээс амьлах болно гэсэн. Үйлс 3:18 дээр Христ зовж тарчлах ёстой гэж Бурхан бүх иш үзүүлэгчдийн амаар урдаас тунхаглуулсан гэсэн байна. Үйлс 17-гийн 3 дээр Христ зовж дараа нь үхсдээс амьлах ёстой гэсэн. Еврэ 2:18 дугаар ишлэлдэр учир нь тэр өөрөө соригдон зовлон эдэлж байсан гэсэн бол Еврэ 5:8 дугаар ишлэлдэр тэр хүүн байсан хэрнээ зовсон зүйлсээс дуулууртай байдалд суралцсан гэсэн байна. Еврэ 13:12 дээр Есүс өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд бас хаалганы гадна зовсон билээ гэж хэлсэн. 1-р Петр 2:21 ишлэлдэр Христ та нарын төлөө зовлон эдэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр эдгээр 12 ишлэлийг бид нар харах юм бол Христ зовсон, Христ зовлон эдэлсэн, Христ зов тарчилсан, Христ зовх ёстой байсан гэдгийг маш тодорхой хэлсэн байна. Тэгэхээр бид Библиэс Есүс бидний төлөө зовсон гэдгийг үнэхээр энэ олон ишлүүдээс уншихдаа Христ өөрөө энэ дэлхий дээр бидний дунд ирж, бидний мэдэрдэг тэр өвдөлтийг, бидний мэдэрдэг зовлон бэрхшээлийг, бидний мэдэрдэг тэр гашуудал, ганцаардал, бидний мэдэрдэг тэрхүү өвдөлт, нулимсыг тэрээр өөрөө мэдэрч ирсэн. Тийм ч учраас түүний нэрийг юу гэж нэрлсэн мэхээр Имануэль буюу Бурхан бидэнтэй хамт.
Бурхан өөрөө зовлонгийн дунд хүмүүстэй хамт байсан гэдэг тэрхүү нэрээр нэрсэн. Тэгэхээр итгэлийн ахын дүүс нараа хэрвээ бид бүхэнд хүн болгонд бид энэ зовлон бэрхшээлтэй дэлхий дээр зовж байхад Бурхан хаана байгаа юм бэ гэж асуудаг. Энэ асуулт хэрвээ танд өнөөдөр ч гэсэн байгаа бол та загалмай дээр бидний төлөө зовлон эдэлсэн Иесусыг заавал санаарай. Тэрээр бидний төлөө загалмай дээр байсан. Тэрээр хүний мэдэрдэг бүх зовлонд мэдэрч хүний хизээч мэдрээгүй тэрхүү мөнхийн үхэл болох гим нүглийн шийтгэлийг загалмай дээр үүрч амь орхисон. Бурхан анханасаа биднийг сайн сайхнаар бүтээсэн бөгөөд нэг л өдөр энэхүү зовлон эцэс болгож тэрхүү шин гэрт минь тэрхүү амлагдсан Тэнгэрийн оронд тэр орон байрыг бэлдэж биднийг жинхэнэ гэрт минь аваачнаа гэдэгт бид итгэдэг. Өнөөдрийн үгээр та бүхнийг дахин урамшуулахад Бурхан таны амьдралдаа мэдэрдэг тэр бүхий зовлон бэрхшээлийг мэдэрдэг. Магадгүй та энэ номлолыг сонсож байхдаа таны хайртай хүн өвдөж байгаа бол Иесус тийм ээ хүү минь би ч гэсэн энэ өвчнийг мэднэ гэж хэлж байгаа. Магадгүй та ганцаардаж байгаа бол Иесус ч гэсэн таны хажууд тийм ээ би ч гэсэн ганцаардаж үтсэн. Би загалмай дээр ганцаардсан гэж Иесус хэлнэ. Магадгүй таны хайртай хэн нэгэнд золгүй үйл явдал тохиолдсон бол Иесус ч гэсэн тийм ээ би мэднэ. Би ч гэсэн зовж, тарчилж, аимшигтайгаар гадуурхагдж байсан гэдгийг хэлэх бол. Тэр бидний зовлон бэрхшээлээс хуваалцсан. Тэр биднийг зовж байхад ч гэсэн бидний дэргэж байдаг тэр гайхалтай эзэн юм. Тэгэхээр итгэлийн ахын дүүс нараа хамтдаа бүгдээрээ Бурханыг хэн бэ гэдгийг дахин санацгаая. Тэр бол хайрын Бурхан. Тэр өөрөө хайр. Тэр өнөөдөр ч хэлсэн таныг бас намайг хайрласаар байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Таны итгэл найдвар хизээч бүү зогсоосой. Бидний итгэл найдварыг сорж биднийг энэ дэлхийн төгсгөлийн цаг үед итгэлээр минь унгааж, итгэлээр минь бөхөөхийг хүсэж байгаа муурийн сүнсэнд бид нар итгэлтэйгээр хэлэх хэрэгтэй. Миний эзэн, бидний эзэн Бурхан зовлон эдэлсэн. Тэр миний зовлонг мэдэж байгаа. Гэхдээ тэр нэг л өдөр төрөх өвдөлт дуусч шинэ амьдрал эхэлдэг шиг бидэнд хэрхүү гайхалтай шинэ амьдралыг өгөх болно гэдэг. Энэ үгийг муурийн сүнс рүү хамтдаа бүгдээрээ итгэлтэйгээр зоригтойгоор хэлцгээе. Есүс бидэнтэй хамт. Имануэль Бурхан та бүхнийг ивэх болтугай.